За сайн байцгаана уу. За өнөөдөр нэгд өдөр. За өнөөдөр чинь хэдэн болж таарч байна? 11 сарын 16 нь 17-ны өдөр юм шүү дээ. 17-ны өдөр одоо цаг 10 цаг болж байгаа шүү. За тэгээд цуврал нэг богинохон хэмжээний видео хичээлүүд туршлагаа хуваалцаж байгаа, мэдээлэлүүд хуваалцаад байгаа. Тэгээд за өмнө нь бол бид нар нэг хэдийг нь хадгалах вэ, хэдөөгийг хадгалах вэ. За тэгээд бас өнөөдрийнхөө байгаа байдлаас яаж сайжруулах вэ амьдралаа. За сүүлд бол ярьсан ярилцлагаар бол тэгээ хадгалах шалтгаан чинь юу юм бэ гэдэг асуултуудад хариулсан. За өнөөдөр бол маш өөр бас нэг сонирхолтой хэдэн асуултууд бас хариулт өгье гэж бодлоо. За өнөөдрийн асуултын хариулт ямар асуулт вэ гэхээр ер нь бол бид нар энэ хадгаламж болоод өөр авлагын талаар нэг тодорхой хэмжээний ойлголттой байх хэрэгтэй. Биднийг хадгалахад хамгийн том саад болдог зүйл бол мэдээж өөр байгаа. Тэ? Маш олон зээлтэй, лизингтэй ч гэдэг юм уу. Тэ? Ийм асуудал байгаа. За миний хувьд бас тийм асуудал байсныг бол байсан. За нэгдүгürt бол өөр байна. За тэгээд дараа нь болохоор авлага байна. За тэгээд дараа нь болохоор тэгээ хадгал байна. Дийлэх хүмүүс бол эхлээд өөрөө төлчөө дараа нь хадгална гэж ойлгоод байдаг. Гэхдээ яг үндэ бол миний хувьд ямар байсан гэхээр би бол сард сая 800 мянган төгрөгийн өртөө байсан. Тэгэд энээс давж яаж хадгалах вэ гэдэг талаар бол за одоо бодгож айгүй хэцүү байсан. Саяхан бас би одоо хувийн санхүүгийн коучинг хийж байгаа. Тэр коучингийн уулзалтан дээр ч гэсэн орж ирсэн хүмүүсийн дийлэх проблем нь юу байсан гэхээр за жишээлбэл юунаас багнуураас наашаа орж ирээд ингээд эн чинь амьдрахаар болж байгаа. Гэтэ үл хөдлөхөөрөнгө бол нэлээд ихтэй. Газартай тий. За нэг 3 өрөө байртай, хотод бас нэг байртай. Гэтэ хоёулаа бас банкны зээл дээр байдаг. За тэгээ бас машинуудтай. Тэгээ машинууд нь бас эвдрээд маш их өртөө болцсон. Машинуудаа зарахгаа яарад байгаа. За тэгээ тэнд бас нэг хаусны жижигхэн урьдчилгаа хийцэн. За тэгээд өөр ч одоо ямар асуудлууд байна гэсэн хүнээс 10% хүүтэй мөнгө авсан, дахиад нэг хүнээс 4% хүүтэй мөнгө авсан. Тэр нь 7 сая, 8 сая. Дахиад өөрийнхөө хувийн унаагаа одоо зарж гин. Тэрийг зарчвал энэ хүүтэй мөнгөө дарыг гэл. Хүмүүс юусэн ингээл нэг зээлэндээ стресстэй зээл гэдэг л асуудал руу бол асар их орсон. Яг миний амьдрал бол тийм байсан. Би ингээд хүмүүстэй коучинг хийгээд уулзахад бол өөрийнхөө өмнөх амьдралын нэг жилээс 2 жилийн өмнөх амьдралаа эргээд хардаг л та. Тэгэхээр сая 800 мянган төгрөгийн өртөө байсан хүн за авлагын хувьд аваад үзэх юм бол бас хөөрхөө энэ чинь бас нэг 2 үлээ 3 сая 2-оос 3 сая төгрөгийн авлагтай. За тэгээд энэ болохоор хууч ажиллаж исэн газараасаа. За тэгээд хадгаламж бол юу яриад байгаа юм бэ гэдэг нэг юм л юм байсан л та. Тэгвэл энэний дараагаар ямар алхам хийж хадгаламжтай болж эхэлсэн юм бэ гэдэг зүйлийн талаар би та бүхэн ингээ хадгалах тухай хуваалцах гэдэг юм л да. Тэгэхээр нэг зүйлийг маш сайнаар ойлгох хэрэгтэй. Өөр бол хадгаламж бол энэ хоёр бол хамтын систем гэж байна. Цуг байдаг систем. Өөр бол байж л байдаг зүйл байдаг. Ер нь бол өргүү байна гэж байхгүй. Өөр бол байдаг зүйл. Хадгаламж бол бас заавал байх ёстой зүйл байхгүй. Байх ёстой зүйл. Тэгээ энэ хоёр нийлээд таныг одоо амьдралд ингээ мотивац буюу идэвхтэй амьдруулнаа. Тэгэхээр өөрөө дарья гэдэг юм энэ бол стрессийн систем үү шүү дээ. Ганцхан өртөө байгаа хүн хадгаламжгүй байгаа юм бол маш их стресстэй байдаг. Харин хадгаламжтай гэхдээ бас өртөө хүн бол илүү хэвийн системээр ингээ ажиллаж байна. Буюу эргээд буцаагаад энэ одоо өртөө хүн тий таньс авлагатай хүн ч гэсэн жоох сэтгэл амар байж болно. Учир нь хэм бол таны санхүүгийн систем бол эрүүл байгаа учраас тэр хүний өөрийг бол ингээ тогтмол хугацаагаар төлчихнө гэсэн. Тэр энэ хоёрыг үүсгэхийн тулд түрүү хадгаламж үүсгэхийн тулд өөрийг бол дараа нь тусна авч үзэх хэрэгтэй. Эхлээд би бол хадгалахын тулд өсөх ёстой гэдэг буюу нэг юм хадгаламж өсгөхөөс эхэлнэ гэдэг нэг ном гаргасан шүү дээ тий. Энэ дэр бол өөрийнхөө амьдралын зарлалын системийг багасгаад тэгээ өөрөө төлж жагаад тэгээд хадгаламжаа давхар үүсгэх ёстой гэдэг зүйл ирж байгаа. Тэгэхээр эхлээд орж ирж байгаа ямар ч орлогыг бол орлого бол орж ирнэ тий. Энэ нь бол цалин ч юм уу. За тэгвэл орлого орж ирэх юм бол шууд хадгалах хэрэгтэй. Одоо жишээлбэл надад сая Чекээс коучинг онлайн коучинг аваад 500 мянган төгрөгийнхаа төлбөрийг шилжүүллээ л дээ. Тэгээд энэ төлбөр одоо жишээлбэл ингээ ороод ирсэн. Одоо баг орж ирсэн байгаа. Тэгвэл энийг яах ёстой гэхээр би шууд 40%-ийг нь 500 мянган төгрөгийнхаа 40%-ийг нь шууд
хадгалцдаг байхгүй юу? Гэхдээ надад өөрөө байгаа юу гэхээр байгаа. Гэхдээ би өөрөө одоо тэгээд дараа нь бүгд өрний талаар илүү зөв систем рүү яаж өөрийг менеж хийх вэ гэдэг талаар ярилцсан та энэ бол тусдаа асуудал гэж ойлгож болохоор гэсэн. За авлагыг ямар байх хэрэгтэй юм бэ тэгвэл гэдэг энэ зүйл байгаа юм л да. Манайхаа авлагаа авч чадахгүй ингээд нэг хүн рүү уцтаал өөр нь хийгдэдэг штэ. Би авлагаа аваад буцаад өгнө штэ гэл нэг ийм л юм болоод байдаг. Үндэ бол таны авлага авах гэдэг хүнд ч гэсэн асуудал үүссэн байгаа. Тэр хүн бол хадгаламжгүй тэгээ бас өрөндөө стресстэй яг л одоо тань шиг юм байдалтай. Эсвэл хүнээс мөнгө аваад өгөн ч гэдэг юм уу. Тэгэл нэг юм 3 4 юмнууд болоод байгаа. Миний хувьд яаж авлага шийдсэн бэ гэхээр өөр авлага хоёроо хамааруулахгүй. Би авлагаа уул шууд бүтээгдэхүүн болгосон. Тэгээ энэ өөр авлага хоёрыг зөв менеж үсхийг хэрмэлцэн. Жишээлбэл би авахсаа 2 или 3 сая төгрөг өмнөх ажилласаа за тэгвэл би бодингийн авчиг ажлын газарын бодинг авч ирсэн. За өмнө нь бас өөр одоо бүтээгдэхүүн авчиг бүтээгдэхүүн авч ирсэн. Эсвэл надад өөр нэг боломж олгочих те ажилтай холбоотой ямар нэгэн ажлын хамааралтай надад те боломжууд юу байдгийг одоо сургалтын боломж. Жишээлбэл би өмнө нь бол ном хэвлэхэд бол хөрөнгө оруулалт хийсэн байгууллагаасаа сая төгрөгөө авчаа сая төгрөгийг өгч чадахгүй одоо өгөх боломжгүй ч гэдэг юм уу удаад унгууд нь за энийг бол нэг амар ингээд яаруулад яах юм шууд бартардаад энэ байгууллагаас би хилний сургалтанд нь суучий гэдэг ингээд сургалтын эрхийг авчдаг ч юм уу гэд ингээд нөгөө бартардчдаг л да. Тэгээ энийгээ буцаагаад өөрийнхөө одоо эргэн тойрондоо хандуулдаг ч юм уу өөрөөсөө хэрэгжилж бас болно шүү дээ тий. Ингээд нөгөө авлагаас татгалзах аль болох тэрийг бүтээгдэхүүн болгооч хамаагүй зэгцлэх хэрэгтэй. Тэгэд нэг вин-вин зарчмаар буюу нөгөө одоо авлага авах хүндээ ч гэсэн бас илүү хөнгөн системийг үүсгэж өгөөд найзын хамтын ажиллагааныхаа харилцааг хадгалж үлдүүлэх зүгээр юм болов гэдэг л ийм л зөвлөгөө өгөх гээд байна. За тэгээд энэний дараагаар болохоор өөр хадгаламж хоёулаа энэ хоёроо зэрэгцээ одоо систем юм а гэдэг зүйлийг хэлэх гэсэн. Авлагыг бол би хэлэх гэсэн. Та нар бусдад мөнгө зээлэхээс өөрийнхөө хадгаламжийн системийг сайжруулах нөхцөлд бол үүсэх бол дэмийл гэдэг зүйлийг хэлэхсэн. Яг нь дараа нь бол та зээлж болно шүү дээ. Тэгээ энэ бол нээлттэй зүйл. Тэгэхээр өөрийг байдаг зүйл гэж үзээд өөрөн дээр ерөөсөө стрессгүйгээр эхлээд өөрлөгөө мөнгө хадгалахыг хэрмэлцээрэй. Би бол одоо энэс 500-аас 40% нь шууд хадгална. За тэрнийхээ дараагаар өөрөө бол байгаа. Гэтэ өөрийг бол би дараагийн удаа та бүхэнд ярив. Өөрөө бол менеж үсэх хэрэгтэй. Өрний менежмент буюу өөрөө яаж одоо бид нар зөв системтэйгээр ангилах ч гэдэм үү те ингээд үзэх хэрэгтэй юм бэ. Тэгээд дахиад үр тавихгүй байхын тулд бид нар ямар алхам хийх хэрэгтэй юм бэ гэдэг зүйлийн талаар л ярих гэдэг. За ингээд өнөөдрийнхөө товчхон мэдээллийг энэ хүргээд дуусгая. Яг л тэр богино хугацааны мэдээллээр та бүхэнтэй мэдээлэл солилцож байгаа. Тэгэхээр өөртөө байж болно. Өөр бол асуудал биш. Тэгэхээр өрөөд дарж дуусчаад хадгаламжтай болно гэдэг тийм үлгэр бол байхгүй. Тэгэхээр бүхэл тэр бумтангууд, баячууд одоо юу гэдгийг хүмүүс бүгдээрээ л өөртөө тэ бизнес нь бүгдээрээ л хасах планс дээр явж байдаг. Зээлтэй, банкнд зээлтэй ч юм явж байдаг. Гэтэ энэ бол системийн дагуу, гормын дагуу явж байна гэж ойлгох хэрэгтэй гэж л тайлбарлах гэдэг юм да. Хадгаламж бол угаасаа заавал байх хэрэгтэй зүйл гэдэг зүйл ярьж байгаа. Тэгэхээр хэрвээ хадгаламж байхгүй бол өөрөө танд стресс болоод та тэгээд нэг юм блокнд орчдөг. Ийм ойлголт явж байна. Ингээд тархины блок гэдэг нэг юм асуудал яригдэн шүү дээ. Ерөнхийдөө тархин блоклогдож байна гэж үзэж байгаа юм л да. Окей, өнөөдрийнхөө мэдээллийг энэ үргээд дуусгая. Дараа нь ингээд дөрөвт хичээл болгоод хаалт мэдээлэл хүргэнэ. Бүгдээ өрөн дээр илүү их ярилцсан. Хичээл хэрвээ таалагдж байгаа мэдээлэл хүрж байгаа бол та бүхэн өргөжлүүлээд шеэр хийгээд мэдээллийн маань хуваалцаарай. Тэгэд энэ хадгаламж өсгөөс эхлэн ном бол 2 дахь дэвтэр нь одоо ингээд бас гаргахаар бичээд эхэлчихлээ. Тэгээ яг энэ ном гарсан магадгүй зүгээр энэ мэдээллүүдийг илүү дэлгэрэнгүй авмаар байвал номноос мэдээлэл авч болно шүү. Энэ бол танд миний зүгээс бичсэн захидал гэж хэлж болохоор надтай хэрвээ бас илүү дэлгэрэнгүй ярилцахыг хүсвэл номноос мэдээлэл авч болно гэдгийг хэлэх гэсэн. Окей, өнөөдрийнх ингээд дуусгая.